2 удаа хичээлтэй байлаа Улаанбаатар их сургууль дээр. Тэгээ манай анги дүүргэлт маань 50-аас 40-оос 50 оюутан байна гэж манай сургуулийн албанаас ярьж ирсэн. Тэгсэн чинь оюутнууд маань бас хичээл сонголтын дээр нэлээд оюутан хичээл сонгоод 100 орчим оюутантай их нэлээд масс томтой ангиудад хичээл орлоо. За тэгээд хичээлүүд маань их хамтдаа сайхан байлаа. Нэлээд замгүй өдрүүд өнгөрлөө. Харин өчигдөр ороо би 6 цаг хөрөнгө хөтлөлөө шүү дээ. Ороо 10 хүртэл 4 цагаас. Тэгээд өчигдөр ороо хөрөнгө хөтлөж явах тус хөвгчлээ гоё юм байлаа. Ороо хөрөнгө ам заатнаад гэртээ ирээд их нэртэй ярьж ялаа. Хөрөнгө дээр амар баярлаад хүрэгний ээж настай юм багтаа баг 60 гаруй насны хүн. Тэгсэн чинь нөгөө ихч маань амар баярлаад тэгээд нөгөө ах トゥ усаа танилцуулж явж байгаа л ихч маань ярьж байна. За ингээд ах トゥ устай төрөл сад найс нөхдүүдтэй бүгдд нь баярлаа. Ингээ миний хормонд хүрэлцэн гэж надад баярлаа гэж хэлсэн. Заалаараа нэр гэж. 60 гаруй насны настай ихч миний хормонд хүрэлцэн ирсэн баярлаа гэсэн чинь хажуунаас нь хүүхдээ өрөв. Миний хүүгийн хөрөв. Тэгээд бас бэр нэлээд шудраг бэр байлаа. Гарч ирээс тэглээ болцож байгаа байхгүй. Тэгээ ийм олон хүмүүс ингээд ирсэн баярлаа. Би бол ер нь хүнтэй сууна гэж бодоогүй. Тэгсэн чи өнөөдөр ингээ хүнтэй суугаад өстой гоё юм гэж бодсон. Хүмүүс нэр гэдэг. 2 удаа үг хэлсэн байхгүй. Бэр. Тэгсэн чи 2 дахь үг нь бас хөвчлээ. Тэгээд юу ярьж байгаа байхгүй нөгөө хадмынхаа талд баярлаа гэж хэлж байгаа. Ийм сайхан залууг ингээд өсгөж хүмүүжүүлж надад нөхөр болгож өгсөнд баярлаа. Тэгснэ араас ер нь бол би ингээд хүнтэй сууна гэж бас бодоогүй гэх. Нөгөө тэгээ дахиад ярьж байна. Тэгээд ингээд бодоогүй явжсэн чи буйны мөх гэдэг энэ залуутай одоо ингээд өнөөдөр суулаа гэж байна. Ер нь хөвгчлөлтөө тийм хорон байлаа. Тэр нөгөө бэрийн найзууд гээд дандаа солонгосууд ирсэн. Тэгсэн чинь нөгөө солонгосууд дотор нэг 5-6 монгол охин тууж явна. Тэгсэн чинь нөгөө хэд чинь солонгосоор учиргүй ярих юм. Солонгос аялагтай ч юм. Солонгосыг олон жил болсон юм байна. Тэгээд ингээ яг харвас монгол байгаа байхгүй дуурайгаар царайтай. Дуурайгаар царайтай. Тэгээд ингээл нөгөө солонгос залуучууд чинь солонгосоор чинчаа минчаа гэж яриад байна. Тэгсэн чинь би яг хажууд нь очиж сандал дээр суусан чинь ингээл ярьж ярьжсэн нэг нь арх ингээд хундаглаад миний уур тавьдаг биш. Тэгснэ нөгөө солонгос залуу нуучих гинэ. Тэгэхээр би уухгүй гэлээ гартаа нэг ундаа ирсэн нэг ундаагаа нуусан чинь нөгөө 3-4 охин чаар намайг нөгөө арх уулгах гэх алга ташаал ингээд дэмждэг байхгүй. Тэгсэн чинь гөдлөгч гэдэг. Би өөрөө зочлоо шүү дээ. Ямар муухай аялагтай хэлдэг юм гэж. Нөгөө солонгосоор амар ярихад айгүй аялагтай тэгсэн чинь нөгөө хөдлөгч гэж байгаа юм шиг боддог зэрэг. Гөдлөгч гэх би өөрөө харж чадж байгаа ингээ махстай байсан. Зүгээр монголоор яриач гэж би санаа. За ер нь нэг юм хөгжилтэй сайхан өдрүүд болж өнгөрлөө. Харин бүтэн сайнны яг өмнө өдөр буюу хагас сайн болгоны орой би яг их нэртэйгээ бүтэн сайнны номлолыг дандаа ярьдаг байхгүй. Манай он чинь бол ер нь теологийн тийм одоо шалгам нэвтрүүлэх газар шиг азаад байгаа. Тэгээд их нэртэйгээ маргааш номлолоо би бүтэн сайнны орой болгон хаалцдаг. Хоёул хамт сууж байгаа л би ийм хагасаа болгоны орой ийм заах чаа, ингэх чаа гэж. Тэгээ өчигдөр өөрөө ингээ яг хуваалцчаад ороо яг орондоо оролцох сайхан унтлаа. Тэгсэн чинь би нэг шүнжэнгөө номлол бэлдээд хамтгийн. Үнэхээр зүудэндээч бэлдээл. Тэгээд унтаа сэрүүний дундуур сэрээл. Тэгтээ үнэхээр гайхалтай нь юу байсан гэж. Яг үүрээр нэг 4-5-6 цаг үед ер нь сэрж босоод байсан. Яг тэр үед бурхан нэг зүйлийг хэлж эхэлсэн л дээ. Яг л нэг унтаа сэрүүний дундуур. Тэгээд өнөөдөр та нарт хуваалцах гэсэн номлолыг эзэн яг үүрээр ер нь бүгднийг нь өөрчилсөн. Би бүр зүйдлсэн гэж боддоо та нарт номлож байгаа. Яг тэр үгийг бүр ингэ зүйдлсэн. Бүр жишээтэй зүйдлсэн. Тэгээд дараа нь би 6 өнгөрөөгөө сэрэнгуутаа эзний өмнө залбирсан. Эзэн та өөрийнхөө хүмүүст энэ зүйлийг хэлэх гэж байгаа бол би номлолоо өөрчиллээ. Тэгээд таны надад яг энэ зүйдэнд хэлсэн, сануулсан бүх зүйлийг би өнөөдөр ярина гэж хэлсэн. Тэгэхээр яг эзэн та нарт хандаж хэлсэн нэг чухал үгийг би одоо шинэ ойрхон онох шахаж авцарлаа гэсэн үг шүү. Айгүй олон сэрсэн байхгүй. Тэгээ сэрээд би ч одоо юу лээ гэж бодоол тэгэл унтаалах юм. Тэгжээс нар ингээл номлож яах гэж зүйлээ. Тэгэл та нарт нэг
Түртэс өөр зүйлийг л заагаад байна гэж зөвлөлээ. За тэгээд тэр номлыг одоо хийж байна. Амен. Би анх удаа шахуугаар номлоо гэж өөрчилж үзэж байна. Заримдаа би номлоо бараг 5 өдөр, 4 өдөр эсвэл бүр 6 өдрийн турш бэлддэг. Нэгтгэхээс ахгуулаад ингээд бодоол бэлддэг. Бодоол, тэмдэглээл, бодоол. Тэгж явж байгаа 5 дахь хагас сандыг бүтэн болгоод ингээд бичиж хэлдэг. Харин энэ номлол бол яг л та нарт зориулж бурхнаас бүр илчлэгдсэн. Тэгэхээр аюу удаан бэлддэг учраас заримдаа би ерөөсөө өөрчилдөг байхгүй. Яг л бэлдснээр заадаг. Харин аюу сонирхолтой нь өчигдөр шин бурхан яг миний номлолыг өөрчилчлөө. Тэгэхээр та нарт зориулсан нэг чухал зүйл байна гэсэн үг. Та нарыг хүлээж авах бэлэн үү? Танд зориулсан нэг чухал зүйл байна. За бүгдээ довчхон эзний залбираад эзний үгийн цаг руу оръё. Их эзэн минь танд баярлалаа. Таны үг бидний амьдралд үнэхээр шин тэжээлтэй, хоол хүнс шиг зүрх сэтгэл сүнсийг маань, бодол санаа итгэлийг маань тэжээж, тэнхрүүлж яруудаг. Өнөөдөр бид таны үгийг зүрх сэтгэлдээ амьдралдаа бид хүлээж авахыг хүсэж байна. Энэ үгийг та өгөхийн тулд өнгөрсөн шөнө та надад илчилж, харуулж, ишлэлүүдийг ч гэсэн сануулсан баярлалаа. Эзэн энэ үг илчлэгдэх үед таны хүмүүсийн зүрх сэтгэлд, тэдний амьдралд үнэхээр хүчтэй, зүгээр нэг өөрчлөлт биш. Үнэхээр хүчтэй өөрчлөлтүүд гарах болтугай. Тэдний амьдрал оронгороо шинжлэхдэх болтугай. Эзэн таны оршихуй бас би энэ газар урьж байна. Таны үгийг хүмүүс сонсож байх үед, таны үгүүд сонсож байх үед ямар нэгэн саад тэдэнд бүү байх болтугай. Харин таны үгэн дээр 100% фокуслж, зүрх сэтгэл нь таны үгийг яг л ууж авч байгаа юм шиг бүх үгийг шингэн аваад их эзэн таны хүсэж байгаа үгжимсийг ургуулan хүч тэнхээтэй амьдрах болтугай гэж ярьж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. За энэ үгийг эхлэхдээ нэг сонирхолтой жишээг би хуваалцъя. За энэ болсон түүх их сонирхолтой өнгөрсөн шөнө би яг нэг зүйдлсэн. Бурхан тэр яг ингээд жишээ ингээд зүйдлүүллээ шүү дээ. 2-7 хоногийн өмнө энэ 7 яг энэ одоо өнгөрч байгаа 7 хоногийн урдны 7 хоногийн 4-р өдөр манад Магдалины баярхан хөлсөн. Тэгээд бид өнөөдөр сайхан цагийг хамт өнгөрөөсөн те. Хамтдаа сайхан магтан дуу сурсан. Заавал хамтдаа нэг киноны талыг үзсэн. Тэгээд бүгдээ бас сайхан пицца идсэн. За тэгээд чипс, пицца, тэгээд кола, спрайт өөр үзсэн л. Аюу гоцсон байлаа. Харин яг 4-ийн орой тэгээд манай Магдалины маань орой 10 цаг болж байгаа. Нэлээд орой тарсан л да. Тэгээд бид нар гэр орон руу явж байх үед эхнэр бүтээр нэг зүйлийг хоёулаа хоорондоо ингээд нүдээр хэмэлцээд ярьж эхэлсэн. Юу болсон хэрэг 12 цаг гэдэг охины маань төрсөд болох байсан. Охин маань өнгөрсөн 7 хоногийн урдны 7 хоногийн буюу 2 сарын 3-ны 5 дахь өдөр яг төрсөн өдөр байсан гэсэн. За тэгээд охины төрсөн өдөр болох гээд байдаг. 4 дахь өдрийн орой 12 цагт бид хоёр ер нь торт хүлээнэ гэж бодчихлаа. Тэгээд их нэртэйгээ би нэг жоохон хойлоо юм шипэдэд яриа. За эдрийг гаргасны дараа манай хажууханд 12 цаг гээд хаадаг дэлгүүр байдаг шөнийн. Хоёулаа 11 өнгөрөөж хараад дэлгүүрээс торт аваад, тим юм аваад ингээ гээ. За тэгээд Магдалины явчлаа хоёулаа гэр орноо нэг жоохон гот ингэжсэн аа. Би гинт ингээ санаа гаргаад ярьж байгаа байхгүй. Охинтойгоо шүү дээ. Нөгөө Джессикатай ярьж. За аав ч нэг юм авах мартчихжээ. Маргааш авч амжихгүй. Тэгэхээр одоо газ яваад нэг дэлгүүр ороод газ нэг юм аваад ирээ. Яг үнийг хэлгээд Джессикагийн нүд нь юу гэж харагдчихсан байж. Нөгөө тортонд л явах гэж гэсэн. Бүх юм айгу ингээ баригдчихад байгаа битүү айгу хотлаа ингээ сенсацлаад эсвэргээр. Тэгээс тэгж байгаа хоёулаа гарсан. Хоёулаа амар сенсацтай гарсан. Сүүд болоод гараал машинаас суугаад хоёулаа замдаа яриад торт аваад дээр нь дагаад тавиад тэгэл ингээ гомлээгээл хоёулаа орж ирэл ингэр гээл амар яриад явсан. Шүдэн зам орч заах очоод гэж очгоол гавч инээ зэрэгээл. Тэгэл дэлгүүр ороод нөгөө торт морт бүх юм аваад тэгэл 12 гэсэн 1 2 гэсэн 2 тоотолаа аваад лаагаа зоогоол. За тэгэл давхартаа гарч ирэл амар сэмэрхий явж баваа. Гэрийнхээ үүдэн дээр л торт мортоо гаргаад нөгөө нэгэн тоо 2 тоогоо зоогоол. Тэгэл хоёул асааж исэн чинь нөгөө жожголк нь дээшээ ингэж галынхын дүүлэн гэж дээшээ асаад нөгөө энэ ингэдэг нэг одоо юу гэдэм бэ? Нөгөө ингэдэг. Тэрний нэг төмөр юм байна шүү дээ. Тэр нь халаад би хуруугаа төлөө. Тэгтээ дуу муу гарахгүй амар. Тэгээд дуу гарах баригч
явчихна гэдэг байгаа шүү дээ. Амар сүр болоод тэгэл орж ирсэн байхгүй хаалгадаг шав. Тэгсэн чинь Джессика хаалгаа болгосон чинь битээр амар дуулаас happy birthday to you. Джессикагийн харцнаас юу харагдсан гэж мэдчихсэн юм уу гэсэн. Дүүгээс ундаа авчирсан. Тэгээд дараа сонссон чи манай охин яг бодсон гинэ. Одоо 11 дөрөвөө аав шөрөгөөсөө дэлгүүр гарсан. Чи бол яг тэрийгээ хийж бодсон гэдэг. Тэгээд тоо мэдсэн юм уу? Тэгээд 11 дөрөвөө дэлгүүр гарна нөгөө тооштой аав. Тэгээд орж ирээ. Happy birthday нэг амар симэрх явна. Угаасаа тэгнэ. Тэгээд хаалган болныг сүртэй. Дуулж болоо. Тэгээд чи болгон тэг яг тэгсэн болохоор охин ерөөсөө мэдсэн. Дараа чинь өөр юм ихгүй болохгүй. Тэгээ яг үний хэлэхэд харцсан бол яг тийм байсан. Мэдчихсэн юм дүүгээгээ суугуулсан. Битүүргээ дуулж удаа миний охин төрс өдрийн минь төргийн. Шууд дурж ирээ. Гадуур яваад. Тэгээд битүүр очиад торт мортоо битүүр сандраад байгаа. Баярлалаа. Энэ охин 12 хүрлээ гэсэн охин яг явж байгаа байхгүй. Тэгээд тортоо зүвсэн. За тэгж байгаа бол яа гэдэг. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байсан. Охиноос битээр асуусан байхгүй. Миний охин ямар бэлэг авмаар. Тэгсэн чинь охин маань та хоёр гэхдээ үуч чадах уу мэдэхгүй л дээ. Гэхдээ юу ямаар. Манай ангийн хүүхдүүд бүгдээрээ смарт утастай. Тэгээ би утасгүй ээжийн утсыг дандаа авч явдаг. Би утастай л болмоор байна. Тэгээ ямар утастай гэсэн чинь мөрөөдөл урд нь хэлсэн байсан л да. Юу гэж гэсэн чинь iPhone 5-тай болмоор байна гэсэн байхгүй. Тэгээ тэр үед битээр торт морд болоод ингэхдээ уг нь нэг юмыг давхар бэлдсэн. Тэгээ би айгүй их юуны зөрөг гаргаад, эцгийн зөрөг гаргаад одоо золиос гаргаад. Тэгээ манай охины чинь ангийн хүүхдүүд ч одоо iPhone 5s Max тэгээд iPhone 6s Plus гэдэг ярьж байна. iPhone 5-тай 6 руу гараад байна гэж байна. Гоё юм аа. Октооч одоо тийм болцсон юм октооч юу аа. Хүүхдүүд чинь тийм айхтар өндөр хэрэглээд болцсон юм шиг. Тэгээд охин маань утасгүй яваад байсан, ээжийнхээ утсыг аваа яваад байсан. Бид хоёр уг нь 13 нас хүртэл смарт утас хэрэглүүлэхгүй шийдсэн байсан. Гэхдээ охиныхоо чих өрөвдөд байсан баг. Тэгээд яаж хийж байгаад нэг айтах утас аваад гэмсэн гээд. Харин тэр үед яасан гэхээр минийх нөгөө iPhone 5 чинь юм том бамбар гэртэй байсан шүү дээ. Нөгөө гэрийг ингээд тайлбаргуу дотор өстө цэнцээс юм байгаа байхгүй. Нэг зураас баг. Тэгээд нөгөөдгөө айгүй гоё ингээд тайлаад, нөгөөдгөө арчиж цэвэрлээд тэгээ хоёулаа дэлгүүр орж торт авангаа нөгөө зарим хэсэг дээр юм шоколадны дүрхэцтэй шагшуур байдаг штэ. Жижиг юм хайрцагтай. Нэг тийм шагшуур аваад тэгээ нөгөө шагшуурны хайрцагт хийцэн баг. Нөгөө утсаа. Тэгээд нөгөө амын боогсон чи боогд. Нөгөөдгөө наалтад гойлоо. Шүлцтэй гараад наалтад гоо. Тэгэхээр тэр чигээр нь яг өвтөх ингээд нэг таглаад. Тэгээд нөгөө тортын үлээлэгч шагшуур өгсөн баг. Аав чир нэг мөнгө өгдөгөө миний охин. Ямар ч цахантай нэг гоё шагшуур авлаа гэдэг. Тэгсэн чинь охин маань яах нь вэ гэдэг. Манай гэж бас хондог дээр явж шээ. Манай охин юу ч юм юу хэвдээ тэгэл байж гэнэ гэдэг охин. Тэгсэн чинь би нөгөө шагшуур өгсөн чинь яах нь вэ гэдэг. Зүгээр миний охин шагшуур гэдсэн гоё шагшуур гэдэг өглөө. Тэгсэн чинь нөгөөч аваад ингээд цаана тавьчихдаг биш үү. Тэгэхээр миний шагшуур Тэгсэн чинь охин маань за яах тэгж байгаа ити яа гэдэг. Миний охин задлалтай садлаад идэв тэгээд яах нь вэ гэж охин ч дотор нуцсан. Тэгээд ихлэ охин маань харангуудаа тэгдэг ш. Одоо юу таны утсан вэ гэдэг. Би юу тэгчихсэн юм аа ордоо. Үгүй аа тэр чүсээ ээж байгаа тэр чүсээ. Боо юм болох гэж бодсон чи аргатай юу таны утсан вэ. Яг нь чи одоо нөгөө уур амьсгал амар гоё юм нэгсэн чи охин маань реакцэлтэй байсан. Тэгээд дараа нь тэр эсвэл наадах чинь чамд бэлгэлж байгаа байхгүй инээ тэр гэсэн чи амар нүд асаал амар баярлал. Тэгээд дараа нь ангийнхаа хөвгтөө ярьж байгаа байхгүй. Маргааш очиод бэлгээ үзүүлнэ. Янзаар ярьж байна. За ингээд юу болсон гэхээр охин маань уцтай болвоо. Баяр болсон. Тэгээ яг өнөөдөр би та бүхэндээ хуваалцахсаар шийдвэр энтэй холбоотой. Яг энэ яг л охид маань бол жил болгон төрсөн өдрийнх нь яг өмнөх өрөө буюу яг тэр 12 цаг гээл адилхан торт үлээлгээл бөө юм болоод ямар нэгэн бэлгэлдэг байсан. Яг л энгийн яг л болдог юм болж байгаа. Тэр охид маань яг тэр үед бид хоёр шагшуур өгөхөд дотор нь яг юу байгааг охин нь мэдээгүй.
Тийм учраас яах нь вэ? Тэр гэж тавиад байгаа ш. Гэтэл яг доторхын задлаад үзвэл за нэг өгүүлэхэд бараг охины маань амьдралыг өөрчлөхөр зүйл байсан гэсэн. 12 наснуудын хувьд бол энэ аяга онцгой юм байна. Тэгэл өөрийнхөө зургийг аваад тэгэл нөгөө найзуудтайгаа бүгдээрээ би бас зүгээр бодлоо л миний охин яг юу нэрэ гэсэн чинь маргааш нэг төрсөн өдрөөр хагас санд найзуудтайгаа нэг кофе шоп ч юм уу нэг тийм гоё газар суумаар байна гэж байгаа. Тэгэд 12 настай хүмүүс яг одоогийн 12 настай хүмүүс их өөр бодд юм байна. Харин охины маань хувьд бол тэр шагшуурын дотор байсан зүйл амьдралыг өөрчилсөн гэж хэлэхэд бараг болно. Амьдралын ямар нэгэн байдлаар өөрчилсөн. Тэгээд нөгөө найзуудтайгаа энэ хоодлын шоколантинад 3 цаг нөгөө ч сууж байна. Тэгээд юу исэн миний охин гэсэн чинь нөгөө юу уугаал шоколадны гоё коктейл уугаал. Тэгээд бүгдээрээ бахан зураг авах болчих. Тэгээд дандаа нэг өглөө гэсэн дөрүлээ сууж 3 цагийн туршид ингээд уруудынхан булчин ажиллаар болчихсон нэг дөрөв ингэсэн зураг. Ингэсэн зураг баах тулд. Үгүй амьдралын үнээр өөрчилсөн байхгүй. Харин тэр шагшуурны хайрцаг дотор яг нэг анхаарал татхааргүй нэг гоцгой санагдаагүй тэр зүйл дотор ямар чухал зүйл байсныг охин маань гэхэд мэдээгүй. Харин өнөөдөр би яг бас нэгэн шагшуурыг задлах гээд байна гэсэн. Энэ зүйлийг та угаасаа мэднэ. Батар айфонсаа бодож. Яа, хөөе задлаа. Яг нэг хэлэхэд бид нар яг энэ үгэн дотор агуулгаж байгаа зүйлийг мэднэ. Энэ үгийг цээжэрч мэднэ. Гэхдээ энэ зүйлийн дотор байгаа тэр мандын зүйлийг бид заримдаа төдийлөн ойлгодог. Яг одоо та бүхний уншиж өгч байгаа, задрах гэж байгаа хоёрхан үгтэй нэг ишлэл байгаа. Тэр ишлэлийн цаана байгаа. Тэр ишлэлээс болоод түүнийг хэрэгжүүлснээс болоод таны амьдрал яаж өөрчлөгдөхийг заримдаа бид ухаардаг. Гэхдээ энэ ишлэлийг цээжээр мэднэ. Хаар гэдгийг ч та нар мэднэ. Энэ ишлэл бол 1-р Тесалоник номын 5-р бүлгийн 17-р ишлэл. Тасралтгүй залбир. Өнгөрсөн шөнийн туршид Бурхан надад үнэхээр дахин сануулсан зүйл юу гэхээр залбирлын талаар сануулсан. Залбирал ямар хүчтэй вэ гэдгийг сануулсан. Залбирдаггүй учраас бид авдаггүй, залбирдаггүй учраас ялдаггүй, залбирдаггүй учраас бид хүчгүй байдаг тухай эзэн сануулсан. Хэрвээ та хүчтэй бай, хэрвээ та үнэхээр эзний хамгаалтын дотор бай, та ялж амьдрья гэвэл та залбирх хэрэгтэй. Бүр залбирч сурах хэрэгтэй. Залбирт өөрийгөө зориулах хэрэгтэй. Паул 1-р Тесалоник номын 5-р бүлгийн 14-р ишлэл Тесалоник хотын чуулганы дагалдагч нартай хандаж хэлэхдээ тасралтгүй залбир гэж хэлсэн. Тасралтгүй. Амьдралынхаа бүх хэсэгт ямар ч нөхцөл байдал дотор байсан залбираа гэж хэлсэн гэсэн. Харин та хэрэг залбирдаг юм. Чуулган дээр ирэхээр залбирдаг юм. Аль эсвэл хэн нэгэн хүн хамт залбирыг ихээр залбирдаг юм. Эсвэл ямар нэгэн зовлон бэрхшээл асуудал тохиолдох үед Бурхан минь та хаана байна вэ гэж Бурханыг дуудан ашигладаг. Харин эзэн өнөөдөр энэ ишлэлээр биднийг ятгах. Хэрвээ энэ ишлэл таны амьдрал дээр биелэн болвол таны амьдрал оронгоор өөрчлөгдөнө. Таны амьдрал оронгоор өөрчлөгдөнө. Тасралтгүй залбир. Бид үнэхээр залбирлын хүмүүс болох хэрэгтэй. Залбирдаг хүмүүсийн амьдралд үнэхээр олон гайхалтай зүйлүүд болдог. Залбирдаг хүмүүс үргэлж ялдаг. Залбирдаг хүмүүсийн амьдралд үргэлж эзний юр усын гайхалтай зүйлүүд биелээ болдог. Юр их эзэнд итгэж байгаа хүмүүсийн хувьд хийж чадах хамгийн хүчтэй зүйл юу гэж бодож байна? Энэ бол залбирал байна. Бид Бурханы өмнө бас бусдын өмнө энэ дэлхийн өмнө бидний эсрэг дайрж байгаа ёрын муу сүнсний эсрэг болон уруу дадлахуудын эсрэг хийж чадах хамгийн хүчтэй үйлдэл хариу үйлдэл бол залбирал. Залбирдаг итгэгч нар үргэлж хүчтэй байдаг. Залбирдаг хүмүүс үргэлж хүчтэй алхаж байдаг. Энэ дэлхий дээр ч гэсэн маш олон гэрчлэл болсон, түүх болсон, бусдад үлгэр дуурайл болсон итгэлийн хүмүүсийг харвал тэд үнэхээр залбирдаг хүмүүс байдаг. Залбирдаг. Хэрвээ танд ямар нэгэн хүч дутаж байгаа бол таны залбирал дутуу байна гэсэн үг. Хэрвээ та ялагдаад байгаа бол та залбирах шаардлагатай гэсэн үг. Хэрвээ таны зүрх сэтгэл ямар нэгэн зүйлээс болж өсөж уруудаж тогтворгүй байгаа бол та залбир. Залбирдаг хүн доктортай, залбирдаг хүн ялдаг, залбирдаг хүн эзний тослогоон дотор мэрэгэн ухаан дотор алхдаг. Харин бид зүгээр л нэг ёс болгож амандаа нэг хид хідэн үг бувтнаж
залбирахаа айддаг гэсэн үг юм чинь. Тэгээ би нэг зүйлийг үнэхээр мэд. Манай гэр бүлд маш олон зүйлүүд заримдаа доголддог. Тэр мэдхийд ажилдаа завгүй гүйж байгаа заримдаа үнийг хэлэхэд Библийг уншаад өдрүүд бид хардаг. Би та нарт үнэ хэлээ. Та нар ингэж битээ бодороо. Манай пастор бол үнэхээр супер дупер нөхөр байна. Тэр бол ерөөсөө Библийг хүндээ уншдаг. Ерөөсөө амьд Библи явж байдаг гэж. Гэтэл би яг та нартай адил амьдралын янз янзын зүйл дотор туучаал явж байна. Харин нэг зүйлийг бол би банк хийдэг. Энэ зүйлийг бүр хийхээс өөр аргагүй энэ зүйлийн амтанд нь орсон. Ер нь би ингэ бодсон чи би өдөрт доор хаяш нэг 3-4 удаа бүр онцгойлоо яг бурхны өмнө залбирдаг юм байна гэдэг юм харсан. Өглөө болгоныг би цаавал залбирлаар эхлүүлдэг. Хэрвээ залбирахгүй гарах гал өдөр явах юм бол ямар нэг юм дутуу. Өглөө болгоныг босоод яг хийдэг үйлдэл маань заримдаа юм хөвшмөл юм шиг өртөө асар үнцэнтэй байдаг. Босоод би өглөө босоод цайгаа уудаг, шүдээ уудаг. Тэгээ шууд Библи утсаа нэгээд тэгээд яг тэр өдрийн үгийг уншаад тэндээс ишлэлийг яг тавьдаг. Та нар анзаарч байгаа бол би өглөө 6:30 40 үед дандаа ишлэл тавьдаг шүү дээ. Тэгээд групп дээр Библийн ишлэлийг яг ингээд гоё байрлуулад ингээд тавьдаг. Тэгээд хувцас өмсөд гарахын өмнө нэг юм заавал хийдэг. Явж очиод эхнэр маань дээр унтаж байгаа шүү дээ. Зарим үед эхнэр маань яг ороолын явгоц яг жинхэнэ билугаа бүсгээл унтаж байгаа шүү. Яг өстө намайг чийдэг. Харин ямар ч байдалтай унтаж ирсэн тэгээд би очиж яг гарнаас нь барьд. Тэр санжээ юу аа. Тэгдэг үстэй. Тэгээд яг ихний хажууд очиод суугаад орон дээр суугаад тэгээд гарнаас нь ингээ барьдаг. Тэгээд залбирдаг. Өглөө тэр өдрийнхөө ажил үйлсийг, тэр өдрийнхөө хамгаалалтыг, тэр өдрийнхөө уулзах хүмүүстэй ярилцах бүх зүйлийг бүгднийг эзэнд хэлээд залбирдаг. Өнөөдөр би хинтээ уулзах вүлээ. Өнөөдөр би хинтээ ярих вүлээ. Өнөөдөр би ямар ажил амжуулах вүлээ. Бүгднийг бодоод эзний өмнө нэг-нэгэн үг хэлээд залбирдаг гэсэн. Тэгээд бас эхнэрийнхээ эрүүл мэндийн төлөө, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө эзнээс гуйдаг. Бас тэр өдрийг хийсэн намайг өөрийн мэрэгэн ухаанаараа хангаж, бас хэн нэгнийг тэнхрүүлж, өрөөж босгохын тулд өөрийнхөө алдрын төлөө хэрэглээсэй гэж бас залбирдаг. Тэгээд ажилдаа гарт. Бас нэг зүйл байна. Охин маань өдөр болгон хичээлдээ явх болгондоо залбирлдаг. Яг охин маань хичээлд явх болгондоо намайг баг үед ирээд миний өмнө их хөөрхөн шүү дээ. Хурж ирээлээ ингээд тэрврүүлээд залбир. Заримдаа би ингээд ажил тараад ирсэн нэг цаг маг амардаг байхгүй юм шүү дээ. Өглөөрт явдаг учраас. Тэгээд унтчихаг охин маань ирээлээ хажууд ингээд сөхөр цугаал толгоогоо ингээд тавьд. Тэгээд би чивч чаад тэгээд залбирч өгөөл тэгээд охин маань гардаг. Харин намайг байхгүй ээжээрээ залбируулаад гардаг. Тэгээд бид тэр охиндоо үргэлж захиж хэлдэг юм нь юу гэхээр аав ээж хоёр нь чиний хажууд үргэлж байхгүй. Заримдаа энэ тэнд явж байгаа, гудамжинд явж байгаа ямар нэг асуудал болов чи бурхнаас гүйгээрэй гэж хэлдэг. Харин охин маань нэг өдөр нэлээ айц ирсэн тийм. Тэгээд яасан гэсэн чи ааваа яг хичээл тараад автобусанд суух гээд нэлээ орой 6-7 болцсон баг. Тэгээд автобусанд суух гээд байжсэн чинь автобусны удал дээр зогсож исэн чинь 2-3 сохтой ах нар ирсэн тийм. Тэгээд хажуугаар нэрэл ингээд сонин моно ярьсан гинэ. Тэгээ юу гэсэн гэхээр ийм хөөрхөн жоох охин харанхууд юу гэж яваа гэдгсэн гэж байна. Тэгээд охин маань палх гэж явцсан. Тэгээд Джессика залбирсан юм. Эзэн минь надад туслаарай. Хамгаалж өгөөг гэж болсон. Харин яг бурхнаас гүйжсэн чинь цаахан суужсэн 1-р ангины 2-р ангийн гэмээр жоохон хүүхэдтэй нэг ихчээг цаахан ингээд автобусны буудлын сандал дээр ингээд сууж хүүхдээ хөтлөө. Тэгсэн чинь нөгөө ихч тэндээс хараад шууд босоод ирсэн. Джессика харин залбирч ирсэн баг. Тэгээ хурж ирэнгүүт та нар яах гээд байгаа гэсэн чинь юу юм танаа хүүхдээ юм ингээд нөгөө сохтонд гисэн гинэ. Тэгсэн чинь тийм миний охин байгаа ингээд шууд Джессика хөтлөөд сандал руу авч тассан. Тэгээ Джессика амар баярлсан гин. Бурхан минь баярлаа. Гэхдээ нэг зүйлийг би эндээс харсан. Охин маань хүнд хэцүү асуудал эсвэл ямар нэгэн бэрхшээлүүдтэй ирээдүйд тулгарна шүү дээ. Хүний амьдрал болсон. Харин тэр үед Бурханд залбирч сурж байгааг нь хараад их баярлсан. Тэгэхээр их эзэнтэй ярим, их эзэнтэй залбирна гэдэг бол бидний амьдралын хамгийн чухал зүйл байна. 1-р Тесалоник 5:17 дээр хэлэгдсэн тэр ишлийг бүгдээр хамтдаа хэлье 3 тасралтгүй залбир. Эфес номын 6-р бүлгийн 18-р эшлэлдэр Паул Эфес хотын чуулганы итгэгчнэр хандан бас хэлэхдээ бүх хүмүүсийн төлөө
Цөхрөлтгүй залбирлаараа сэргэг байгаарай гэж хэлсэн. Цөхрөлтгүй оролцохдоо бай. Залбирлаараа үргэлж сэргэг бай гэж. Үргэлж таны залбирал сэргэг байж та залбирлаараа хийсгийн өмнө очдог байх хэрэгтэй гэсэн. Тэгээд би та нарт нэгэн сонирхолтой түүхийг бас ярьж өгье. Ер нь залбирлын эргэн тойронд, залбирдаг хүмүүсийн эргэн тойронд үргэлж гайхамшигтай зүйлүүд болж байдаг. 1540 оны үед алдарт сайн мэдээ дэлгэрүүлэгч Мартин Лютер гэж нэгэн гайхалтай пастор байсан. Энэ пастор бол яг чуулганд сэргэлтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн, чуулганы түүхэнд нэрэн бичигдэж үлдсэн бас хүчирхэг сүнслэг нэгэн гайхалтай удирдагч. Мартин Лютерт нэгэн удаа загтал ирсэн. Түүний хамтран зүтгэгч найз Фредерик Мекониус гэдэг найзаас нь загтал ирсэн. Өнөөх загтлыг бичгтээ Фредерик эцсийн хүчээр шавхан байж бичсэн байдаг. Яагаад тэгэхээр олон өдөр, олон хоногийн туршид өвчтөй байсан учраас бараг үхэж байсан. Тэгээд Мартин Лютер найздаа бичсэн захианд юу гэхээр найз минь эзэн чиний үйлчлэлүүдийг хөрөөх болтуг бай. Эзэн чамаар дамжуулан алдарших болтуг бай гэсэн утгатай захиа бичээ. Одоо би эзэн рүү явж байна гэсэн утгатай захиа бичсэн. Захиаг аваад Мартин Лютер уншингуудаа тэр даруйд нь хариу загтал хэлгээж. Харин хариу загтал хэлгээхдээ юу гэхээр би эзэн Есүсийн нэрээр залбирэн тунхаглаж байна. Бурхны ажилд хамтран зүтгэгч Фредерик минь чи надад хэрэгтэй учраас чамд тушааж байна. Есүсийн нэрээр амьдр гэж бичсэн. Амен. Харин яг гэж бичснийхаа доор хэсэгт юу гэхээр энэ залбирал, энэ тунхаглал гарцаагүй би илээ олно гэдэгт би эргэлзэхгүй байна гэж бичсэн. Залбирлаараа захиа явуулсан гэсэн. Тэгээд юу болсон гэж Фредерик яг тэр захиаг хүлээж авах үед айл хэдийн өвчнөөс болоод хэвтэрд орцсон, бүр үг хэлж чадхаа байсан, ярьж чадхаа болсон байж. Харин загтлыг унссан. Түүний бараг нүднээс бусд нь үхэж байсан гэсэн. Гэтэл яг загтлыг унших тэр үед Фредерикийн бие махбодд нь хүч тэнхээ орж ирсэн. Матай номын 16 дугаар бүлэг дээр хэлэгдсэнчлэн та нарт тэнгэр газар дээрх холбож бас тайлах сүнслэг эрх мэдэл тослогоог өгсөн гэсэн тэр үгийн дагуу Мартин Лютер залбирсан гэсэн. Есүс Христийн нэрээр чамд тушааж байна амьдр гэсэн тунхагласан залбирал явсан байна. Тэгээд Фредерикийн биед хүч тэнхээ орж ирсэн, тун удалгүй биеийг сайжирч, эдгэрч түүгээр барахгүй Мартин Лютерээс ч уртасалсан байдаг. Гайхамшигтай. Өнөөдөр тэгвэл бид яг л энэ залбирлын хүч тослогоог авч бүр амсаж энэ залбирлын тослогоон дотор амьдрах хэрэгтэй гэсэн. Бид яагаад ялагддığım бэ? Бид яагаад олон зүйл дээр мэрэгэн ухаан дутдаг юм бэ? Бид яагаад амархан зүрх сэтгэл маань өксөж, уруудаж, уурлаж, бухимдаж, гомдлож, өөрсдөө хинтэж хэрэггүй гэж бодож, эсвэл бид яагаад амархан асуудал бэрхшээл, гэм нүгэл, уруудатлах янз бүрийн сэтгэл санааны готролд ялагддığım бэ? Бид залбирдаг учраас. Яг эргэн тойрныхоо хүмүүсийг би өглөө босоод бодсон л доо. Харин миний эргэн тойронд байгаа хүчтэй гэж хэлэгдэхээр маш олон итгэлийн хүмүүсийг, итгэлийн найз нөхдүүд, хамтрагч нарыг харахад тэд үнэхээр дайчин залбирч нар байгаа хардаг. Тэд зүгээр мэрэгэн ухаантай хүмүүс биш. Тэд зүгээр ухаалаг эсвэл тэд зүгээр л төвчээрдэг хүмүүс биш. Харин тэд залбирч нар байсан. Үнэхээр залбирдаг хүмүүс. Залбирдаг хүмүүс хүчтэй байдаг ш. Бидний итгэдэг амьд их эзэн, бидний итгэдэг тэнгэр газар дээр бүгдийг захирдаг мөнхийн эзэн хүртэл бидний дахин сануулгатай над руу ир, надаас асуу, надаас гуй гэж хэлсэн. Улс үндэстнийхээ төлөө бид залбирах хэрэгтэй. Бид өөрсдийн гэр бүлийн төлөө залбирах хэрэгтэй. Ингэхдээ зүгээр бовтнож шүнхээр авахсан гэсэн хүсэл тэмүүлэлээр хөдлөгдөж. Бүр үнэхээр зүрх сэтгэлээ зогтуулан байж эзний өмнө хашгирдаг байх хэрэгтэй гэсэн. Амен. Би бас нэг сонирхолтой хөгжилтэй түүхийг та нарт ярьж байна. Эхнэр маань хэд хэдэн удаа надад ингэж эн чинь болохгүй байна, тэр чинь болохгүй байна, ийм байна гэж хэлж ирж л дээ. А тэгсэн чинь нөгөөдгийг би сонсдоггүй байж. Ер нь бол нөхрөөд эхнэрийнхээ хэлсэн үгэнд заримдаа ялангуяа тийм шүүмжлэл нэг таатай ханддаг. Ер нь болж игэл эхнэрээс магтаал сонсоод байж санаатай байдаг ш. Харин эхнэр маань хэлэн бод би гэдэг нэг жоохон хүлээж авч байгаа юм шиг хүртлээ сөргүүлэл дандаа ингэ тайлбарлдаг гэж. Ер нь тэгдэг байхгүй. Ер нь тэгтээ чи энийг надад хэлэх шаардлага байхгүй юу? Ер нь бол тэ амьдрал юм байхгүй юу? Үйл явдал нэг ингэж өрнөсөн байхгүй юу? Гэт ер нь аль болох тайлбарлуулдаг байж.
Тэгээд сүүлдээ эхнэр маань миний зарим юм ааш аянд жоохон ундуу цаа зүрхсдэг нь өвдөөд бүр ингээд бухимдаж эхэлсэн баг. А гэхдээ эхнэр маань эзний өмнө очиод одоо миний төлөөр ховцоод байж аа. Би тэгээд дараа нь нарийн болгоо ярьдаг байхгүй. Тэгээд эхнэр маань яасан гэхээр намайг ажилд явсны дараа эзнээс гуйдаг байсан. Эзэн минь та оёод хилээд өгөөч гэж залбирдаг байсан гинэ. Тэр үед энэ нь болохгүй гэдгээ хилээд өгөөч. Эзэн минь намайг хэлгээд намайг тоохгүй та хилээд өгөөч гэж залбирдаг байж. Тэгсэн чинь яг үнийг хэлэхэд би маш олон удаа янз бүрийн эзний үгийг уншиж байгаа юм уу эсвэл цуглаан дээр байж байгаа эсвэл заримдаа зөвхөн гудамжинд алхаж явж байгаа л магтан дуу сонсож байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар эзэн надад маш хүчтэйгээр өгөөд илчилдэг байсан. Тэгээд тэрнээс болоод заримдаа ичин, заримдаа бурхны өмнө цөлхөрл уйлан, заримдаа бүр ингээд зүрх сэтгэл өвдөөл, тэгээд эзний өмнө гой чөлөөлөгдөөл их нэртэй гэрчлэл ярих гэж ирж байгаа ш. Өнөөдөр өстэй хэлтэй цаг байлаа. Яасан? Би яг гудамжинд ингээд алхаж явахдаа залбирсан. Өө эзэн маань ингэж өгөөрэй, тэгэж өгөөрэй гэд. Яг залбираад явжсэн чи эзэн гинт надад үгээ хэлсэн. Тэгээд тэр үгнээс болоод миний зүрх сэтгэл үнэхээр өвдөж эзний өмнө би гимссэн. Яг нэг юм зүйл болсон тийм. Тэгээд хэлсэн чи эхнэр маань аашгүйтэй. Би яг наадах чи хилээд өгөөч гэж би эзэнд хэлсэн юм аа гэж. Яг үнийг хэлэхэд нөхрүүдийг хэрэг өөрчлөгийг үл эхнэрүүд энэ аргыг хэрэглэх хэрэгтэй гэсэн. Бас эхнэрүүдийг ямар нэгэн байдлаар сайн болоосыг үл эхнэрүүдийн төлөө залбир эзний юм. Бас нэгэн гайхалтай ном байдаг. Яг чи манай одоо шум ахир бай. Загтаа гайнаа гарч байгаа бах тэ. Эхнэр залбирсны ачаар нөхөр залбирсны хүчээр гэдэг ном байдаг. Тэ? Тэгэхээр ихэвчлэн бид нар бурхан биш би тэгээ яриад байдаг байхгүй. Одоо нөхрийнхөө өөрчлөе гэж бодвол нөхөртөөгөө л яриад. Чи өөрчлөгдөө чи ямар сонь нөхөр бай чи ингэж болохгүй чи ямар баялаар амтан бай чи гэсэн. Тэгээ нөхөр нөгөө тэр залбирны сонсоод залбирны ч юм уу зэмлийн ч юм уу сонсоод өөрчлөгдөнө гэж боддог. Харин түүний оронд нөхрийнхөө талаар бурхантай ярьсан хамаагүй илүү байдаг байсан. Ойлгож байна уу те? Хин нэгнийг ямар нэгэн байдлаар өөрчлөе эсвэл хин нэгнийг хөрөө, хин нэгнийг тэнхрүүлэх хүчтэй болгохыг хамгийн түрүүнд хийж болох хүчтэй зэвсэг бол залбир. Эхнэр залбирх үед нөхөр өөрчлөгдөж байдаг. Харин нөхөр залбирх үед эхнэр өөрчлөгдөж байдаг. Аав ээжүүд залбирх үед хүүхдүүд өөрчлөгдөж байдаг. Бас хүүхдүүд ч гэсэн эцэг эхийн төлөө залбирх үед тэдний дээр эзний өрөөл хуралдаж байдаг гэсэн. Амен. Тэгэхээр бид нар энэ дэлхий дээр хийж болох хамгийн хүчтэй, хамгийн мөр нөлөөтэй, хамгийн баталгаатай зүйл бол залбирал. Та ер нь хэр их залбирдаг юм бэ? Өдрийн 24 цагийн 7 цагийн унтаж өнгөрүүлээ гэвэл цаана хэдэн цаг үлдвэлээ? 24 цагийн 7-ыг унтаж өнгөрүүлээ 17 цагийн за өглөө өдөр оройны хоолоо идэ гэж бодоод нэг хоолыг 30 минут идэ. За тэгээ бодох юм бол 1 цаг 30 минут. За цаана хэдэн цаг үлдэх вэ? 12 цаг 30 минут үлдэх. Аюу. 15 цаг, 16 цаг, 15 цаг 30 минут үлдэх. За өдөртөө ингээд жоохон тоо бодоод юм. За тэндээс зарим нь ажилдаа явлаа, ирлээгээ зарцуулаагээ заах уу зарим нь холгоор ажил гэж бодоод дундчаа 2 цаг ирж очоод цааны цаг наад цааны амжуулаа гэж бодъё. Тэгэхээр хэдэн цаг үлдэх вэ? 13 цаг үлдэх. 13 цагийнхан за оройн очингууд бүсгүүчүүд маань сериал авцаа суучин, эрчүүд маань янз янз юм шагаагаад харьяа гэж 2 цагийг өнгөрөөч. 11 цаг үлдэнэ. За яг ингээл 1 цаг 30 минутын хэмтэн завчууранд оруулаад 10 цаг үлдлээ. За энэ 10 цаг дотроос хэдэн цагийг бид залбирч өнгөрөөдөг болоо? За бараг хэдэн минут ингэж асуувал хэрэгтэй байгаад тийм. Арай. Хэрвээ та нарт нэг чухал зүйлийг бас хэлмээр байна. Манайхаа. Хэрвээ та энэ чигээрээ амьдраад байвал уучлаарай. 10 жилийн дараа энэ чигээрээ та сууж байна. Гэтэл залбирдаг хүмүүс таны хажуугаар яг л хурдаа нэмсэн машин шиг өнгөрөөл явж. Тэд ялаж, дүүргэгдэж, хангагдаж, өрөөгдөж, нүдэн дээр чинь хөгжин цэцэглэн. Эзэнд найддаг хүний хүч шинжлэгддэг. Эзэнд залбирдаг хүмүүс өрөөл дотор амьдардаг. Бас эзэнд залбирдаг хүмүүс эзний хамгаалалтын дотор байдаг учраас асуудал бэрхшээл, муу сүнсний төлөвлөгөөнүүд амьдралын тойргийн гадна талд өнгөрч байдаг. Эзэнд найддаг хүмүүс бусдын харахгүй байгаа зүйлийг олж хардаг. Эзэнд найддаг хүмүүс төвчж чаддаг. Эзэнд залбирдаг хүмүүс эзний өрөөл дотор амьдардаг.
Бидний зүтгэлээс эзний эрүүл хамаагүй илүү үзэгдвэл. Бидний сэрэмжтэй байдлаас эзний хамгаалалт хамаагүй найдвартай бат хэрэм цааш шиг байх. Бидний туршлагаас эзний мэрэгэн ухаан харьгүй илүү замаар бидний дагуулна. Тэгэхээр залбирал бол бидний итгэлийн амьдралдаа хийж болох хамгийн үр нөлөөтэй үйлдэл. Хэрвээ та залбирдаггүй бол та ялагдахад бэлэн хүн. Хэрвээ та залбирдаггүй бол сэтгэлээр унгачна гарцаагүй. Хэрвээ та залбирдаггүй бол та муу зуршилтад дийлдэж байгаа чинь гарцаагүй. Эзний өмнө залбир. Цөхрөлтгүйгээр хашгир. Эзний нэрийг дууд. Эзнийг дууд. Зүгээр л цуглаанд явдаг хүн битгий бол. Зүгээр л Библи уншаад эндээс ямар нэг юм авъя гэж хайгаад зүгээр л нэг мэдлэгийн араас хөөдөг хүн битгий бол. Харин өдөр болгон Бурхан таны амьдралд оролцож өдөр болгон Бурхан таны амьдралыг өрнүүлдэг байгаасаа гэж бод. Эзнээс асуу. Эзний хамгаалтанд найд. Залбир. 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 Солонгост яг эзэнд найддаг хүчрхэг болоо маш сайн бизнес хийдэг хүмүүсийн дунд ийм яриа бас байдаг. Цуглаанд яваад 10 жил, 15, 20 жил болсон ч залбирдаггүй хүнтэй бизнес хийж болохгүй гэж ярьдаг. Яагаад гэвэл тэд Бурханд найддаггүй хүмүүсээ гэсэн. Залбирдаг хүн Бурханд найддаг. Харин залбирдаггүй хүн бол мунхаг. Залбирдаггүй хүн бол бардам. Залбирдаггүй хүн бол төөрсөг хүн. Залбирдаггүй хүн бол эзэнтэй залхагдаагүй хүн гэсэн. Эзэн залбирдаг хүн бол даруй сэтгэлтэй хүн залбирдаг. Та байхгүй бол, та тусахгүй бол би хийж чадахгүй гэж хэлдэг хүн гэсэн үг. Тэгэхээр ах дүүс манайхаа бүгдээрээ залбирдаг хүмүүс байна. 1960 онд Африкийн Кент Маугийн хөдөлгөөн гэж аимшигтай бас аллагын хөдөлгөөн болж ирж хэдэн саяар хүмүүсийг хомоглон устгаж байсан. Тэр хөдөлгөөнийг үнэлж байсан хүмүүс бол бөөн мөргөлтүүд байсан. Тийм учраас маш олон Христэд итгэгч нарыг алж устгаж, Христэд итгэвч тосгоныг хүртэл хүмүүсийн бөөгнүүлж ягаад бөөнд нь шатааж байсан аимшигт төгөөд байдаг. Маутай холбоотой яг энэ үргэлжлэлт болсон аимшигтай аллагын янз янзын бичлэг хүртэл бас нэгсэн фэйсээр явж байсан. Та нар санаж байна уу? Хүмүүсийг амдаар шатааж байсан. Тэгээд тэр шатаж байгаа хүмүүсээс нэг нь гараад ирэнгүүт буцаагаад чирж явчаад нөгөө галар үйж. Тэгээд тун бодлого нөгөө хүмүүс бүр ингээд нэг юм сан хөргий таталт өгөөд тэгээд үгэж байгаа тийм бичлэгүүд байсан. Тэгээд энэ бол Африкт болсон хамгийн аимшигтай аллах. Тэр үед энэ дэлхийд даяар байгаа зуушлан залбирагч нар хүмүүс Африкийн төлөө хөөж байсан. Тэр битгий Лондон Ньюс гэдэг сон дээр чөтгөрүүд тамд байхгүй гэсэн нийтлэл гарч ирсэн. Яагаад тийм нийтлэл гарч ирсэн гэхээр бүх чөтгөрүүд Африкт Кент цугларсан байна гэсэн утгатай. Тэд хүний амийг юм чинээ бодохгүй. Хүчрхийлэл бүр дээцэгтэй хүрсэн байна гэж. Харин Маугийн бослог аллагын үеэр нэгэн Христ итгэгч Лора Хиггинс, Мат Завас Неров гэдэг энэ гурван Христ итгэгч хяналтанд байсан газраас машин тагаар гарахаар явж иж яг галын шугам дотор. Ер нь бол ихсний ажлыг хийж байсан олон илгээлтийн эзэд үе олон нутгийн энгийн номхон иргэд итгэгч нар маш олноор алгадаж байсан ийм аимшигтай үед яг тэр замыг туулна гэдэг бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд Найроб гэдэг газраас 25 км-ийн зайтай байдаг тэр газарт яг замын гол хэсэгт ирээд л шууд машин шаварт суусан. Машина шавраас гарах гэж орой жуугаа ноцолцсон. Тэгээд эцэст нь машинд ороод бүгдээрээ чинээгүй бүх гэрлээ унтахаар шийдсэн. Тэгээ яг тэд нэр шүнжэнгөө ямар нэгэн чинээ чанаж хонсон. Ямар нэгэн алан идэгч нар ирж явах үдэ гэсэн айц хүч дотор харин тэр оройд бол сар байхгүй, од байхгүй, бүр пад харанхуй орой байж. Ингээд юу болсон гэхээр эцэстэд нойрондоо дэлдээд хэсэгэн зүрмглээд унтсан. Харин яг тэднийг замд гасны дараа өнөөх тосгонд үлдсэн байсан нэгэн пастор тэдний төлөө залбирч. Харин тэд унтахынхаа өмнө дуулал номын 4-р бүлгийн 8-р эшлэлийг тунхаглан залбирч аж. Би амар амгалан хэвтэж унтах болно. Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь эзэн зөвхөн та билээ гэсэн энэ эшлэлийг уншаа. Их эзэн та биднийг хамгаалж өгөөрэй гэж хэлээд залбирч байсан. Тэгээд тэд машинд унтсан. Харин өнөөх хүмүүсийн төлөө ойрхон байсан тэр цуглааны пастор залбирч байсан.
Тэгээд залбирч байх үедээ тэр хүн үзэгдэл дотор нэг зүйл харж. Ямар зүйл олж харсан бэ гэсэн чинь буутай алан хидагч нар тэдний машин руу гитэн ирж байгааг харсан гэнэ. Тэгээд тэд яг буудах гад босч ирэх үед 16 хүн гэнэ. 16 хүн гар гараасаа бариад машиныг тойроо зогссон байгаа тийм үзэгдлийг харж. Тэгээд тэр 16 гар гараасаа барьсан хүмүүс хүчрэх хүмүүс байсан. Тэр хүчтэй том ирчүүдийг гар гараасаа бариад машиныг тойроод хамгаалаад зогсож байгааг хараад өнөөх буутай хүмүүс ойртож чадахгүй холуур тариад явж байгаа тийм үзэгдэл. Тэгээд маргааш нь тэд ямар ч байсан шавраас машин гарсан, очих газараа очисон тэр пастор залбираад дараа нь тэр үзэгдлийг авсныг сонсоод гайхсан. Тэгээд том удалгүй тэдний араас залбирж байгаа, Америк залбирж байгаа хэд хэдэн хүмүүсийн талаар мэдээллийг сонсоод ингэсэн байна. Та нар сүүлийн үед бидний төлөө залбирсан уу гэж асуусан. Гэсэн чи яг араас нь залбирж байсан нэг багийн ахлагч харин та нар сүүлийн үед аюултай зүйлдээ учирсан уу гэж асуусан. Тэгээ юу болсон бэ гэсэн чи Маугийн бослогын тухай, машин эвдэрсэн тухай, нутгийн пастрын хэлсэн 16 хүний тухай тэд нөгөө хүмүүс маань ярьж өгч л дээ нөгөө зуушин залбирлын багийн ахлагч. Гэсэн чи нөгөө зуушин залбирлын багийн ахлагч нь яг тэр өдөр чинь 3 дугаар сарын 23-ны тэр өдөр 1960 оны 3 дугаар сарын 23-ны тэр өдөр тэр шөнө бид Бурханд та нарын төлөө залбирч байх үед та нарыг ямар нэгэн аюулд орсон байгааг бид мэдэрсэн гинэ. Тэгээд зуушин залбирдаг хүмүүс рүү яаралтай яг одоо зам байгаа бол залбирлын оффист одоо ирээч гэж явуулж. Тэгээд тэр оройн 16 эрэгтэй хүн ирсэн гинэ. Зуушин залбирахаар. Нөгөө залбирлын өрөөнд 16 эрэгтэй хүн ирсэн. Өөр цайдал тэд хамтдаа тэдний аюулгүй байдлын төлөө амь насны төлөө залбирсан. 16 эрэгтэй. Харин яг тэдний залбирч байсан тэр цаг үед эзэн тэднийг хамгаалж байсан. Тэгэхээр залбирал бол үнэхээр гайхалтай. Хэрвээ та хэн нэгнийг альва гим нүгэл асуудал бэрхшээлүүдээ ялж хараасаа гэж үнэхээр бодож байгаа бол тэр зүйлээ давж гарах эрч хүчийн төлөө Бурханаасгүй. Хэн нэгэн аюулд орсон мэт мэдрэмж төрсөн бол залбир. Нэг удаа охин бид нар хамт залбирч байгаад охин маань хэлсэн. Оюуна пастрын охин Анагийн төлөө залбирья гэж. Санаж байна уу? Тэгээ бид хоёр яагаад Анагийн төлөө залбирья гэж бодож байна гэж Джессикаас асуусан. Харин Джессика гэсээр Ана хөлөө чулуун зогчлоо гэсэн. Тэгээ тэр үед бид нар Бурхныг магтаад залбирч байсан. Бид нар нэг олон юм бодоогүй задгүй Анагийн төлөө залбирья гэд Анагийн төлөө залбирсан. Анаг та хамгаалж өгөөрэй, хөлөө чулуун зогсон бол та хөлийг нь хамгаалж өгөөрэй, өвдөхгүй байгаад туслаараа ингээрэй гэж залбирсан. Дараа нь оюуна пастортай бид нар уулзаад асуусан сонирхолтой санагдаад. Пастор Ана зүгээр үү гэж. Тэгсэн чинь Ана гайгүй гайгүй. Ана хөлөө ингэсэн үсч хөлөө юм зөвхөн хөлөө битээсэн байгаа гэдэг. Тэгээ яг тэнд нэг хүн бэртэж байх үед, залбирч байх үед эзэн залбирч нар руу сануулсан байна гэсэн. Тэгээ бид залбирснаас болоод магадгүй бүр илүү хүнд асуудалд орж бүр илүү өвдөж хандах байсан зүйлээс ч гэсэн хамгаалагдсан байх. Хангалттай магадлалтай гэсэн. Тэгэхээр ах дүүс бидний энэ дэлхий дээр хийж чадах хамгийн хүчтэй, хамгийн үр нөлөөтэй үйлдэл бол залбирал. Залбирал. Тасралтгүйгээр залбир. Амьдралынхаа хэсэг болгон дээр амьдралынхаа ямар ч асуудал, ямар ч хүчтэй, амьдралын ямар ч нөхцөл байдал дотор байсан залбирахыг л өртөл болгодог хүмүүс байна. Залбирдаг хүмүүс бай. Амен. Та өнөхөр өрөөгдмөр байна уу? Тэгвэл яаж өрөөгдөх юм бэ? Та өнөхөр залбирлаар амьд амьдр. Зүгээр л бүтэн сайн цуглаан дээр магтаал юм хойд эзэн минь тааргүй гэж битгий. Харин та гудамжинд алхаж байхдаа ч гэсэн залбир. Ямар нэгэн ажил хөөцөлдөж байхдаа Бурхан тухай Бурханаас асуу. Нэг сонирхолтой зүйл ярьж өгөө. Итгэгч битгийхэд итгэгч биш хүмүүс үрдэн залбирлын хүчийг мэдрээд байна цааш. Надтай хамт ажилладаг гэж хэлсэн шүү дээ. Надтай хамт ажилладаг Болроо гэдэг нэг охин байдаг. Өглөө болгон бид тэр хамт нөгөө 900 шоу хөтэлдэг. Харин нэг удаа Болроо маань нэлээ юм утарчихсан маяг ярьсан. Тэгээд яасан бэ гэсэн чинь Болроо ярьж байна. Оги найз нөхдөд нэг гэр бүлийг байртай болгох чигээд үзэж байна. Тэгээд аз жаргалтай гэр бүлгээд 10 гэр бүлийг шилдэг салбараас 10 гэр бүлийг аваад аз жаргалтай гэр бүлгээд телевизийн нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Тэгээд та нарын нэвтрүүлгийг үзсэн ч байж магадгүй. TV-гээр гарч байгаа. Тэгэхээр аз жаргалтай гэр бүл нэвтрүүлгийг хийхэд яг эхлэх үед нэг байгууллага гэрээ хийсэн юм байна.
Тэгээд төрүүлсэн гэр бүлд нь нэг өрөө тавилгатай байр өгнө гэж. Тэгсэн чинь яг нэвтрүүлэг дундаа ороод ирсэн чинь одоо байгууллагын янз янзын хямрал юмнууд боллоо гэд өгөө болцсон. Гэхдээ та нар төсөөлд 2 сарын туршид өдөр болгон 10 хос 20 хүн одоо тэрэнд бас ажиллаад бүх юм орхоод өрсөлдөө телевизийн нэвтрүүлгүүд хийгээд зураг аваад асар олон юм болж 2 сарын дараа нөгөө байгууллага хариуцлагагүй гэрээ юу өгөө болцсон байна. Тэгээд одоо эх 7 хоногт гала тоглох болох гэж байдаг. Гэтэл нөгөө төрүүлсэн нэг гэр бүлд маань юу гэж хэвчээ вэ? Нэг өрөө байр өгөх ёстой. Нэг өрөө байр зах зээлийн аншаар бодох юм бол 40-оос доош шүү. Доод нь 40 сая төгрөгөөс гэж. Квадрат метрээс шалтгаална. Тэгээд нэг өрөө байр өгөх ёстой. Яах учраа олохгүй байна. Айгүй олон компаниудаар орлоо, бараг барилгын бүхэл компаниудаар орлоо. Бүгдээрээ боломжгүй нийгэм бүхэлдээ хямрцсан байна. Яах вэ? Одоо энэ гэр бүлийг яах вэ гэж нэлээд зөвхөрсөн юм шиг. Тэгээд би юу гэж хэлсэн гэхээр би залбирч өглөө. Тэгсэн чи өө тэгэрэй найзаа. Чи ч бурхнаас гоогаад өгөөч. Болроо бол итгэж биш л дээ. Тэгээ юусагаар бурхнаас гоогаад өгөөч. Бурхан ч нэрээ тусландаа тий. Тэгээ чи бас юу яагаад өгөөч. Гэр бүлээрээ та нар залбирч өгөөч гэж болсон. Тэгэн гут нь би хэлсэн. 2 охинтойгоо их нэртэйгээ бид нэр орой болгон залбирт юм аа. Харин орой болгоныхоо залбирал нэг өрөө байртай болохын төлөө бид гуйна гэсэн. За тэгээд гуйлаа. Залбирлаа. Тэгээд бид нар бас залбирлаа гэж мессеж явуулсан. Маргааш өглөөнөөс уулзаад бид нар залбирсан шүү гэсэн чи ямар хөөрх юм бэ? Өстой баярлалаа. Нөгөө өөр жоохон хогтууд ч бас залбирсан уу тий гэх. Манай нөгөө болрооч нь бас залбирдээ шүү өөрхөн. За залбирихээр ингээл байдаг. Тэгээд манай гэрийн стил байна. My family style. Гараараас ингээ барь залбирдаг байхгүй бид нар орой дөрүүлээ. Тэгээд болроос ингээ гараараасаа залбираад ингээ. Тэгээд бидэд ингээ чангаар залбирахаар дөөр юм. Тэг миний нөлөө юу ч яриад байгаа юм. Гэтэл гэт хайцсан өөр ч. Тэгээд би ой болроо дуусаагүй залбирыг. Тэгээд гэр бүлээрээ залбирдаг баг. Тэгсэн чинь нөгөө хөөрхөн 2 охин жоохон залбирсан уу гэсэн. Залбирсан. Ямар хөөрх юм бэ? Өстой баярлаа найзаа нэ тэрэг. Тэгээд өнөөдөр найз нь нэг компанитай уулзах гэж байна. Яг нийтлээ гуйж өгөөрэй. Цагаан орон гэх компани байгаа гэдэг. Тэгээд бас залбирсан. Тэгсэн чи юу болсон гэж өнөө компанитайгаа очиод уулзаад 1 цагийн туршид нэвтрүүлгээ танилцуулаад презентацийн хийсэн. Харин тэр компани 2 өрөө байр өгсөн. Гайхамшигтай. Тэгээд нөгөө охин маань бүр амтанд нь орцсон. Дараа нь над руу явуулж байна дахиад найс нь одоо нэг ийм ажил өсөж байгаа залбираад байгаа. Бүр ховын залбирчтай болсон юм. Тэгэхээр нөгөө чи сүм дээрээ цуглаан дээр бурхан дэтэг зэн чи найс нь очноо. Тэгсэн чи одоо өчигдөр битээр өглөө нэвтрүүлэг дуусаа ярьжсэн багтаа. Тэгсэн чи дахиад залбирлын сэдв хэлж байна. Энийн төлөө залбираад өгөө тэгээрээ тэгжээс нөгөө ч тэгдэг байх шүү дээ. Нэг газар очиод найс нь юм ярьжсэн чинь би итгэж хүн шиг яриад байгаа юм шиг үлээ гинэ. Өглөө болгоны пастортай яриад байгаа юм жаахгүй шүү дээ. Тэгээд би өглөө болгоо ярьж байхдаа намайг тэгдэг байх. Манай аавч өглөө болгон тэгээд ном айлтдаг гинэ. Тэгээд нөгөө ярьж байгаа нэвтрүүлэг дундуур амьдрал юм ингэдэг тэгдэг гэж номлцдаг юм шүү. Тэгсэн чинь нөгөөдгий чи ингээд сонссоор байгаа өөр газар очсон чи яг ярьж байгаа гинэ. Тэгсэн чинь нэг хүн асуусан гинэ. Та Есүст итгэдэг үү гэсэн. Тэгэхээр би тийм гэж хэлсэн гинэ. Тэгээд би тийм гэж хэлсэн. Намайг одоо итгэвч гэж бодож байгаа бах та яа тийм гэсэн гинэ. Надад амар санагдаад байна. Тэгээд итгэвч биш хүн хүртэл залбирал ямар агуу вэ гэдгийг мэдээд байна шүү. Бурхан бидний залбиралд ямар бодтой, ямар гайхамшигтай хариултгийг тэд хараад бүр амсаад амханд нь ороод тэгээд залбирлын мессеж ирээд байгаа байхгүй. Окей, одоо энийг төлөө залбираараа. Найз нь одоо тийш орлоо залбираараа гэх. Би тэгээд явж байгаа. Тэгээд ховын залбирчтай болсон юм. Тэгэхээр араа манайхаа нэг чухал зүйлийг танаас яг энэ сургаалын туршид хэлээд байгаа зүйл нь залбирал бол ийм, залбирал бол тийм, залбирал бол ийм тийм гэж ярихаас илүү нэг чухал зүйлийг л бүр онцлоо хэлмээр. Залбир. Ерөөсөө залбир гэдэг үгийг л хэлнэ. Юу ч болж исэн залбир. Ямар ч нөхцөл байдал дотор байсан Бурханыг дууд. Юу ч болж исэн, ямар ч нөхцөл байдал дотор байсан, хаанч байсан амьдралаа залбирал дотор өнгөрүүлдэг хүмүүс болъё. Удамшинд алхаж байхдаа залбир, ажил дээр байхдаа залбир, асуудалд орох юм бол залбир, их нэртэйгээ маргуул шууд залбир, амаа. Тэгээд шууд ингээд амд орсон мөг болгоно яриа чи өстө ямар сонир бүсгүй вэ? Чамаа би ингэж бодог байж таалаа ноход үний сайхан байх үний байлаа. Тэгээд ихтэй хэсгээс санаа гүмүүлээ, нөгөө түн нэргүүлээ. Үу энэ өстө
Угаасаа бүгдүүлэг амтан байж хийстэ царай шиг амтан байдаг. Христэд итгэдэг гэр бүлүүдэд байдаг хамгийн том асуудал энэ шүү. Асуудал харлаа бол ерөөсөө би энтэйгээ ярьсараад хэдэн цаг хамаагүй ярьдаг. Тэгээ шинжлэхээр өглөөчнгээр тэгээ дараа амраад хөглөмсөө сайн байна. Миний муусаа чамдаа хамаатай юм шиг бүдээс юм чигээр. Тэгээ үргэлжлээд хэдэн өдөр үргэлжлээд явдаг. Харин нэг ч удаа залбирдаг. Асуудал харлаа бол эзэн юм нэр бурхнаасгүй. Амен. Амен. Эзэнд залбир. Битгий би энтэйгээ залбираад. Би энтэйгээ битгий яриад гэсэн. Тэгээ би заримдаа охиндоо бас хэлдэг. Аава нэг юм аммаар юм гэхэд надад битгий залбираа. Бурхан залбир. Чи яг надад залбирч байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ би аваад өгч чадах байсан ч гэсэн заримдаа залбируулахын тулд өгмөр юм санагддаг. Чи эзнээс гой. Яг үнийг хэлэхэд бид нар бүх зүйлийг бусдаар ингээл бусдаас хангуулж хаад бусдаа ярьж шийдчих гэдэг. Харин хэн нэгний талаар бурхантай ярих нь илүү сайн шүү. Амен. Асуудал бэрхшээл дотроосоо залбир, ялалт амжилт дотроосоо ч залбир, тасралтгүй залбир, цөхөрлтгүй залбир, залбирал хуйлтаараа сэргэг амьдр. Хэрвээ эзэн таныг шүм сэрэж байгаа бол босоод залбир. Эхнэр маань бас нэг хэсэг шүн ингээд босоод яг одоо шүн унтж чаад ингээд нэг сэрдэг штэ. Тэгээд буцаад унтахад тэгээд нойр үрдэггүй. Тэгээд тэр үед яах вэ гэж хоёулаа ярьж ирсэн. Харин эхнэр маань болохоор нэг юм хийдэг болсон байсан. Босоод залбирдаг. Шүн хэрвээ сэрж байгаа бол бурхан сэрэж юм гэсэн үг байсан. Гэж ойлгох гоё юм байна. Харин босоод залбирах хэрэгтэй. Эхнэр маань босоод миний төлөө болон хүүхдүүдийн төлөө залбирсан гэсэн. Амен. Тэгээ бид нар яагаад Библи уншаад ойлгодгүй мэдгүй. Залбирахгүй шүү. Зүгээр дэлгээл хөөс гоё болсон юм байна шүү. Бэл дуусна. Юу ч ойлгохгүй гоё болсон юм. Өөс янз юм болсон юм байна. Гоё. Паул чишоо гоё. Оо, Исая. Батаг авсан юм да. Гоё юм байна. Энэ түүх их гоё юм аа. Нэг олон түүх сурцсан те. Гоё юм аа. Өстой гоё түүх. Харин залбираад уншвал Библи тантай ярьж эхэлдэг баг. Залбираад уншвал за би яг ингэх ёстой байна. Би яг ингэж л хийх ёстой байна. Эсвэл би энэ дээр алдаад байгаа юм гэдэг чухал сүнслэг үнэнүүдийг ойлгодог. Бид яагаад магтаж чаддаггүй мэдгүй. Заримдаа магтахгүй. Яагаад сүнс маань нэг л тийм өхмөл эсвэл унтаа эсвэл бусад хүмүүс ингээд алгаашаад магтаад ингээд бүжиглээд үсрээд тэгвэл бол ингээд үсрэхэд тэр газраас үлдээж өгөхгүй юм байна. Хамаагүй ингээд өсцөн шиг ингээд гар оргийн ихэр нэг л зориг бүжихгүй ингээд сонирн болоод тэгэл нэг л баяр хөөр төрөхгүй те. Та залбирдаггүй учраас. Залбирдаг хүмүүс үнэхээр баяр хөөртэй бурхныг магтдаг шүү. Тэд хинтээ ярьж байгаагаа мэднэ, хинтээ алхаж байгаагаа мэднэ. Тэд хэнийг магтаж байгаагаа мэддэг. Харин залбирдаггүй хүмүүс зүгээр ингээд орж ирээд хүмүүс магтаж байгаа дунд нь ингээд яг үзэгчийн байдалтай байж байдаг. Бид яагаад ямар нэгэн хэн нэгэнд сайн мэдээ хэрэгтэй үед ярих гэдэг амнаас үг гардаггүй гэж. Тэгээ бид нар хариулт юм уу гэж боддог вэхээр сайн мэдээ яаж ярих талаар мэдлэггүй учраас гэж боддог. Үгүй. Хэрвээ та өөрийнхөө итгэлийн амьдралыг харуул ямар ч юм мэддэггүй байх үедээ илүү их сайн мэдээ ярьдаг байсан шүү. Халуун байх үед. Дөнгөж эзэн дээр ирээд юу ч мэдэхгүй байх үедээ хэн нэгэнд очиод Есүсийн талаар мэдгүй гэж ярьдаг. Яагаад мэдгүй? Та тэр үед бурхамд анх уучраад яг л анхны хайр гэж ич номдэр хэлдэгчлэн. Та үнэхээр халуун сэтгэлээр залбирч бурхан руу тэмүүлээд амьдарч байсан. Гэтэл явцын дунд залбирхаа болоо зүгээр нэг цуглааны хүн болчихдог. Цуглаанд ирээл буцаал заримдаа харах юм бол яг бүтэн биеийн амьдрал нь аврагдсан уу эсвэл хүн тавхаа аврагдсан уу гэх юм. Цуглаанаа бол ирж авчдаг юм. Ямар ч сан замаа болоод. Тэгсэн мөртлөө үг хэлбэр бурханы өмнө гарч өгдөг. Залбирч өгдөг. Залбирдаггүй учраас сүнслэг амьдрал нь хүчтэй биш. Залбирдаггүй учраас сайн мэдээний гал цог байхгүй. Тэгээд хэн нэгэнтэй уулзаа сайн мэдээ ярих гэхээр аман гацчихдаг. Юу ярихаа мэддэггүй. Ямар нэгэн мэрэнгууд хариулах ямар нэгэн мэрэгэн ухаан байхгүй. Сайн мэдээ бол мэдлэг дотор илчлэгддэг зүйл биш. Харин сайн мэдээ бол өөрөө сүнслэг мэдээ. Энэ бол өөрөө бурхны сүнсээр яригддаг мэдээ. Энэ зүгээр л нэг сурсан мэдлэгүүдийг хэвлүүлээд ярьдаг зүйл биш.
Харин Бурхны яг тослогоо, ариун сүнсний хүч чадал Бурхны оршихуй дотор яригддаг мэт яа. Хэрвээ залбирахгүй бол энэ зүйл таны дотор байхгүй юм чи яах вэ? Сайн мэдээ ярих гэхээр гацчихдаг. Юу ярихаа мэддэггүй. Залбирдаггүй хүн сайн мэдээгч хуваалцаж чаддаг. Бид яагаад өргөж чаддаггүй мэдгүй бас заримдаа. Зарим улсууд маань 11 өргөхгүй дайан болдог үстэй. Харин 11-ийг өргөдөг хүмүүсийг харвал тэд Бурхантай байнга харилцдаг учраас тэд талархалтай өргөж. Эцэнтэй хэрэг та залбирч ойр байна. Тэр хэрээрээ та хүчтэй байдаг. Тэр хэрээрээ та ухаантай байдаг. Тэр хэрээрээ та төвчээртэй байдаг. Бас хэрэг залбирна. Тэр хэрээрээ та альва асуудлуудыг даваад гарах итгэлийн галцог ирж хүч тэнхээтэй байдаг. Залбир. Амьдралаа залбиралд зориул. Залбирлын амьдралаар амьдрал. Тасралтгүй залбир. Цөхрөлтгүй залбир. Ядарсан ч өөрийнхөө заримдаа бүр хүчлээд залбир. Би залбирах ёстой гэж залбир. Залбирлын цагууд руу яа. Гэртээ байхдаа залбир, залбиралд өөрийгөө дасгалжуул. Амен. Амен. Заримдаа яаж залбирхаач бид нар мэддэггүй. Яагаад яаж залбирхаа мэддэггүй. Угаасаа залбирдаг юм чи яаж. Харин залбирдаг хүн яаж залбирхаа мэдхгүй гэж юм байна. Тэр битгээл залбирдаг хүмүүс өөрийнхөө амьдралаас халиад бусдын төлөө, улс үндэстнийхээ төлөө, цаашлаад бүх дэлхийн төлөө залбирдаг. Тэр хүмүүсийг зуучлан залбирчнаар гэж хэлдэг. Тэд өөрийнхөө төлөө залбирдаг учраас Бурхан амьдралыг өрөөдөг. Тийм учраас тэд бусдын төлөө залбирах тэнхээтэй амьдардаг. Түүнээс халиад улс үндэстнүүдийн төлөө хүртэл залбирдаг. Нэг удаа намайг яг Библийн сургууль байж ах зуучлан залбирлын үйлчлэлтэй нэг эгч маань ирж байлаа. Солонгос Аз номхон далайн орнуудын залбирлын хөдөлгөөнийг харуулцдаг. Бүтэн аваа жил хагас мацаг барьж залбирч байгаа гэсэн. Өдөрт нэг л удаа хоол идээд тэгээд залбиралд амьдралаа зориулдаг. Харин яг залбирч явах үед Бурхан заримдаа яг түүнд зарим орнуудын, зарим улсуудын асуудлуудыг харуулдаг гэсэн. Тэр мэдгээр зарим газруудын асуудал төвлөрсөн тэр сүнслэг муу сүнсний одоо оршихуйд үрсэн гэж хэлж болох гудмуудыг хүртэл харуулдаг гэсэн. Тэр гудманд байгаа байшин, тэр гудманд байгаа хашааны хөнгө. Харин яг залбирал дотор тэрийг хараад эзний нэрээр тунхаглан залбираад, эсэргүүцээд залбираад дуусна. Харин нэг өдөр ямар нэгэн байдлаар боломж олдоод нөгөө газар, нөгөө улсад очих болдог. Очингууд яг тэр гудманд байдаг юм. Яг урд нь ирсэн юм шиг санагдав. Яг тэр гудманд очингууд яг тэр гудманд байдаг, яг тэр байшин байдаг, яг тэр асуудал нь тэр улсад байж байгаа. Тэгээд залбирал дотор улс үндэстнүүдээр би аяллаа гэж ярьж байна. Залбирал бол үнэхээр гайхалтай. Залбирдаг хүн итгэлээр өсдөг. Бурхныг хинбэ гэдгийг амсаж мэдэрдэг. Харин залбирдаггүй хүн итгэлээр өссөн хүмүүсийн гэрчлэлийг сонсож зүгээр л нэг юм гэрчлэл баясаал амьдардаг гэсэн. Харин танаар дамжуулж Бурхан гэрчлэлүүдийг бүтээмээр. Таныг Бурхан ялалттай амьдраасаа гэж хүсэж байна. Залбир. Өөрийгөө залбиралд зориул. Амен. Залбир. Бүгд хамт хэлье. Залбир. Залбир. Цөхрөлтгүйгээр залбир. Шантралгүйгээр залбир. Тасралтгүй залбир. Бүх цагт. Бүх нөхцөл байдал дотроос залбир. Хүүхдүүдийнхээ төлөө залбираарай. Эцэгчүүдээ. Гар тавин залбираарай. Одоо би хэний нөхрийн төлөө гойдсон шүү дээ. Болроогийн. Джессикагийн нөхрийн төлөө гойдог, Болроогийн нөхрийн төлөө гойдог. Залбирдаг учраас би нэг л өдөр тийм хүнтэй болсон. Амен. Гэрлээгүй байгаа залуучууд ирээдүйн ихнэр нөхрийн төлөө гойгооч. Тэгэхгүй л явж байгаа нэг юмтай мөргөлдсөн шүү. Харин эзнээс хуу яг Бурханы өгсөн үнтэй таарна шүү дээ. Амен. Гэрлээгүй байгаа хүмүүс залбир. Амен. Одоо л залбирч үзег байгаа юм. Юу игээд байгаа юм бэ? Залбираад. Ихнэрийн төлөөгүй. Залбир. Засаа нүд өшөө залбир. Ер нь бол хамтлаа залбирдаг хүн гэж байхгүй шүү. За ер нь бол шүү дээ. Гэрлээгүй байгаа хүмүүс ирээдүйн ихнэр нөхрийнхөө төлөө гой.
Харин маш олон залуучууд, маш олон бүсгүүчүүд маань одоо тэг үнэхээр бурханлаг сайхан залуучууд гэр бүлийнхаа төлөө залбирдаггүй, ирээдүйн эхнэр нөхрийн төлөө залбирдаггүй учраас заримдаа мэхлэгддэг шүү. Ийм харамсалтай төр зөндөө байдаг. Тэгэл итгэж биш үнтэй гэрлэн дараа нь тэгэл зодуулсан, өдүүлсэн, хөөгдсөн, туугдсан, хүчрхийлд өртсөн аюулгүй олон харамсмаар юм сонсогддог. Тэгэхээр та нар залбираа. Гэрлэх гэж байгаа хоёр ч гэсэн залбир. Залбир. Хөрмийнхаа төлөө гуй. Амин. Тэгээд сар нэг төхөөд нэг 2-7 хоногийн дутуулгууд тэмцэлтэй сандрал хурж яхад эртнээс гуй. Бурхан дотор залбир. Амин. Ирээдүйд хүүхдтэй болох ч юм уу хүүхдүүдийн төлөө гуй. Ер нь бүх зүйлийн төлөө залбир. Хэрвээ та ирээдүйд эхнэрийнхээ төлөө, нөхрийнхээ төлөө гуйх юм бол давхар нэг зүйлийн төлөө бас гуй. Их сайн хатам байж таагаасаа гэж. Тэгээ буруу хатам таарвал хэцүү. Ер нь бүх зүйлийн төлөө гуй, амин. Бүх зүйлийн төлөө гуй, залбир. Ер нь бид нар залбирч болохгүй зүйл гэж байна уу? Байхгүй шүү дээ. Харин бид нар залбирдаггүй учраас яг одоо нэг зүйлийг бүгдээ наашаа хараа. Та яг юуны төлөө залбирч байна? За бүгдээ наашаа хараа. Юуны төлөө та залбирч хөөж байна? Яг залбирж байгаа тэр зүйлээ та бурханд өгч байгаа гэсэн. Яг тэр залбирж байгаа амьдралынхаа талбарыг бурханд өгч байна. Харин та юуны төлөө залбирч хөөхгүй анзаарахгүй орхиж байна. Яг тэр талбараа мос сүнсэнд өгч байгаа гэсэн үг. Ойлгож байна үү? Тийм учраас би охтуудынхаа ирээдүйн төлөө гуйдаг. Тэдний сургууль, хичээл, эрүүл мэнд, тэдний үерхэл, тэдний итгэлийн амьдрал, тэдний ирээдүйн хань ижил, бүр тэдний хүүхдүүдийн төлөө гуйдаг. Бурхан надад залбирч болох бүх зүйлийг сануулж өгөөсэй гэж боддог. Тэгээд нэг бүрчлэн гуйдаг. Одоо бас бид хоёр ирэх он жилүүдийн төлөө зарим юм төлөвлөсөн зүйлүүдээ ч гэсэн эзэн хэлээд гуйж байгаа. Өдөр болгоо. Зарим бүр онцгой юм төлөвлөсөн зүйлүүдээр бурханд хэлээд гуйж. Та нар бас манад очивол нэг юм самбар харж байгаа үстэй. Хан дээр залбирлын самбар гэдэг. Тэн дээр манай цуглааны бүх гэр бүлүүдийн нэрнүүд байгаа. Тэгээ бид нар яг очиод та нарын нэрнүүдийн дээр гар тавин залбирдаг. Бас та нарын ажил үйлс болон эрүүл мэнд та нарын итгэл бүрэн бүтэн байхын төлөө ч бас гуйдаг. Тэгэхээр би бас ингэж боддог. Хэн нэгэн миний төлөө залбирсан учраас би өрөөгдсөн. Харин би хэн нэгний төлөө залбирх үед тэд бас өрөөгдөж байдаг гэдэгт итгэдэг. Би бол үнэхээр залбиралд итгэдэг. Залбирал үнэхээр гайхамшигтай зүйлийг гүйцэтгүүлнэ. Яагаад гэвэл бид хэнд залбирч байгаа гэдгээ мэднэ. Бид зүгээр л ханд хашгираагүй. Бид зүгээр л итгэлтэйгээр хариулж болох нэг мундаг зүйлд хашгираагүй. Харин бид бол үнэхээр амьд их эзэн залбирч байгаа. Амен. За дахиад хэлье. Залбир. Залбир. Амен. Бүх нөхцөл байдал дотроос залбирч байгаа. Бүгд хамтдаа суулгаасаа эзэн юм. Магтаалын баг гараад ирээрэй.